Эрхэм үзэгчдийнхээ энэ үдшийн амар амгалан айлтгахыг та UBS телевизээр сайн нэвтрүүлгийн энэ 7 өдрийн шинэ дугаарыг хүлээн авч үзэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийнхаа хойморт өрсөн эрхэм хүндтэй зочноо үзэгч та бүхэнд танилцуулъя. Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт 100-ны манлай циркийн жүжигчин уран нугараач Биг Цүрэнгийн Норов Самбуу. Сайн байна уу? Сайхан үйлчж гин үү та? Сайн байна уу? Сайхан үйлчж гин. Та нар сайхан үйлчж гин үү? Сайхан үйлчж байна. За үзэгч түмэнтэйгээ таны хувьд бол бас ярилцлагаар ойрд за магадгүй уулзсан баг. Тэгтээ сайн нэвтрүүлгийн үзэгчтэй бас зорж мэдчилхийг урьж байна. Үзэгчтэйгээ. Энэ юм UBS телевизийн уран бүтээлчд UBS телевизээр одоо артмонтэйгээ уулзуулж байгаа уран бүтээлч та бүхэнд их баярлалаа. За тэгээд хүндэт үзэгчд мөн сайхан үйлчж байна уу? За сар шиндээ сайхан бэлдэж байна уу? Тэгээ үзэгчид та бүхэнд эрүүлийн хаз жаргал сайхан бүхнийг хүсэж мэдчихлээ. За баярлалаа. За бага насны маань тод дурсамжийн эзэн одоо энэ сайхан эрхэм бураатай өнөө хүртэл бас нүүр тулж бол уулзаж явсангүй. Тэгээд нэвтрүүлгийнхаа хойморт урандаа гэсэн одоо бодол төлөвлөгөө олон жил надад явлаа. Тэгээд яг өвлийн одоо сүүл сарын энэ мөчөд таныг нэвтрүүлэгтээ урьж учран золгох учиртай ээжээ. Цаг хугацааны хувьд бол их тийм чухал цаг үед урилга өгсөн гэж миний хувьд бол их бэлэгшээж байгаа штэ. Шавнырынхын санаачлагаар одоо хайртай багшийнхаа 75 насны төрсөн өдрийг тэмдэглэж нэгэн сайхан одоо тоглолтыг үзэгч түмэндээ хүргэх гэж байгаа. Тэгээд шавнырынхын санаачлага таны хувьд ер нь хэр таатаа хүлээж авбуу эсвэл яаж хүлээж авсан таны хувьд? Яа, циркийн уран бүтээлчид одоо миний шавнар нэлээд Хатанбаатар ахлагчтай Монголын циркчдийн холбоо, за Бод ахлагчтай уран нугралтын ахтимын ингээд одоо бүх одоо холбоодууд нийлээд одоо миний 75 жилийн зориулсан хүндэтгэлийн тоглолт хийж байгаад одоо баяртай байгаа. За энд бол одоо циркийн хөрхи хамгад сайн гэсэн юм бүгдөө тайзан дээр тоглож болох юм бүгдөө бэлтгэж байгаа. Тэгээ яг энэ жишээнээр циркийн урлаг, миний уран бүтээл, циркчдийн бүтээл арт түмэн төлөвлөх гэж байгаад одоо баяртай байгаа. Багшд бол нэг ачаалал үүсгээгүй үсттэй шавнарал зохион байгуулалт. Өдөл тэргээрээ зохион байгуулж байгаа. Миний хувьд бол орхон аймруудад дэлдэж байгаа болохоос эрдэх ажлыг хийж байгаа шүү дээ. Циркийн салбарт амьдралаа сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүнтэй бас ярихад яа харахгүй л одоо энэ сэдв рүү орчоод байна л да. Энэ тоглолт маань зохион байгуулагдах газар одоо их хотын маань хоймор соёлын төвөргөө байгаа гэдэг. Гэтэл бид нар циркийг одоо цирктэй үзээд уг нь бол датцсан улс бага насны маань дурсамж тэр. Тэгээ энэ боломж одоо өнөөдөр хараахан байхгүй л байна. Гэхдээ соёлын төвөргөөнд циркээ сайхан үзүүлбэр үзүүлэхэндээ. Энэ тал дээр та юу хэлмээр вэ? Тий яа. Үндсэндээ орчин өөр болохоос бол циркчид. Тэгвэл бас циркийн урлаг өөрөө акустик орчин шаарддаг урлаггүй. Өндөр зай тийм шаарддаг учраас тэр хэмжээ нь бол циркийн зарим номнуудад хангалтгүй дайсны учраас тэгтэл өөрөө чадлаараа аль болох боломжтой номер бүгдээ оруулах гэж хийж байгаа. Циркийн төрөл бүрийн жанруудыг хамруулах гэж зүтгэж байгаа. Хөдөлмөр талаар болохгүй байгаа. Үзэгчид түмэн бас тэрнийг үзээд баярлцгаа байлгүй дээ. Миний одоо насны ойноос гадна тэгж санаж байна. Би өнөөдөр одоо циркийн урлаг зүтгээд 63 жил болж байна. Уссантайгаа нийлэх юм бол 64 жил. Одоо циркийн урлагтай амьдралаа холбоотой ажиллаж байна дээ. За Биг Цүрэнгийн Норов Самбуу гэдэг энэ хүн бол одоо яа харахгүй миний л хувьд за манай үеийнхний хувьд бол циркийн урлагийн төлөөлөл маш олон нуграачд байгаа. Тэр дундаас надад бол хамгийн тод байдаг нь л Норов Самбуу гэж таны алдарл та. Тэгээд та хэллээ сая сурсантайгаа нийлээ 64 жил зүтгэлээ гэж. Тэгээ өнөөдөр үзэгчд маань бас таныг хараад одоо царай зүс сайхан байна, ануухан байна гэж сайхан сэтгэлэн тэнэм. Би Тинкэний хувьд ямар байна? Би одоо нэвтрүүлгийнхаа урилгыг өгөөд таныг ирэхэд бас жоохон тулгуур тулцсан байхаар санаа зовлоо. Би Тинкэ ямар байна? Ерөнхийдөө бол гайхал дээ. Би нэг 14 онд бас
уулын уруу нөгөө гутал хальтраад хальтарч унаад нуруугаа гимтээсэн тий. Ээл нэгээс ээл таваа хоорондох нуруу суул төгөөд нэвтрлийн судлаа зарсан. Үндсэндээ бол мэцэслийн заалттай л тэгээд бас нас өндөр болохоор зэрэг чинь нөгөө ясны эсгэр гэж энтертэй бол мэцэслаа бол хийхгүй тэгэл одоо ингээд эмээр аргалаад явдаг л да. Тэгээ бас одоо зарим үедээ юм хийж байгаа тайлтраад унчихнаа. Ягаад ямарсаа шавнагтай загнуулдаг. Та одоо ингэж хамаагүй юм хийж байгаа. Би цэвэрлэгийн мөвлөгийг хийж байгааг тайлтарч унах тэгээд бидний дуудаад хийлгэхгүй яа. Ингээд дэгдэг байхгүй. Хөөхөнтэй гэж миний шавнаар бол үүтэй. Одоо үндсэн дээр бол нас өтлөхөр зэрэг чи хүн ганцаарддаг штеп. Би бол ганцаарддаг л өглөөнөөс ахуулаад орой хэдэн шавнырийнхаа дунд бүжгэнд явж байгаа л. Тэгээд бодохороо би багшигаа дурсдаг байхгүй юу? Манай багш бол ардын жигшин төрийн шаргагцсан даяш бас хөшчөөд бидэн цирк дээр одоо цирк дээр байж байгаа ягаад чинь багш тэгдэг байхгүй. Би та нарынхаа дунданд ингээл ороо сууж хараа зэрэг жаргалтай байдгийн штеп. Хараа та нар юм. Гэртээ 4 ханы тунд очихороо зэрэгэл өнгөрсөн амьдралаа одоо л талигаш нараа бодоод хэцүү байдгийг. Та нарын дундх сайхан байдгийг. Үүндээ бол одоо яг багшийн тэр бол ирчээд байгаа байхгүй тий. Одоо шавнартайгаа яг гардаж ажиллаж байгаа яг гардаж ажиллаж байгаа. Одоо хамгийн бага насныхын шавн хэдэн настай? Одоо 6 настай 3 насны бод байгаа. Яг өөрөө шалгаж авсан уу та? Яг тий шалгаж аваад тэгэл зарим сургууль тэгээ заримдаа шавнараараа хүртэл сургуулиуд болоод тэгээ үндсэндээ бол одоо 3 хүүхэдийг энэ одоо баг миний сүүлийн шавнар болох үстэй гэж боддгийн штэ. Тэгтээ ээж мэдгэвдээ тэгээ нэг 3 хөөрхи юм байгаа. Тэрний дээр бас нэг 2 юм байгаа. Нэлээд сургалт гүйцсэн. Одоо номерын сургуульд орохдаг гэж байгаа нэг 2 юм байгаа. Үндсэндээ бол номер тавигдаагүй, тоглолтод ороогүй тэр 5 л байх шүү тий. Бос нь бол үндсэндээ бол 8 бүгдээрээ 8-аар тавьсан хааш тоглоход бэлэн болсон. Ганцхан нас нь олуулсан гадагшаа явах хэмжээнд хүрээгүй дэмэдүү хүүхэд байна те. Нас нь хүрсэн бүгд нь одоо гадаад орнуудаар тоглож явж байна. Өөрөө орхиод ниссэн. Нис. 5-6-тай жаахнууд ч одоо яг юунаас эхлэх вэ одоо заахад ч одоо. Гэхдээ одоо нэг сонголтын ихний шатнуудаас эхлэн бүх зүйлийн зөв тавих. Зөвл юм. За нэг өнөөдөр нэг жоохон хийн. Тэгэл аргаар хийлгэн штэ тэний чинь те. Ганцаараа хүүхэд авахар зэрэг бас үлгэнэт хэцүү. 2-3 авахар би нэгэ хараад дуурайгаад тэрний илүү хийчих юм бол тэрний шиг хийлгээ гэж зүтгээ те. Тэгээд идэг байхгүй юу? Тийм учраас энэ 3 жоохон юм авсан байгаа. За одоо бас мэдээж одоо 20-30 жилийн өмнөх 5-6 наснууд өнөөдрийн 5-6 наснуудын хооронд ялгаа их байна үз. Байгтайгаа харилцах байлгүй яг үү. Ямар вэ ялгаа? Тэгтэл бол хүүхэд бол хүүхэд бол хүүхэд шүү дээ тий. Би ч үндсэндээ бол нүгэлгүй ертөнцөдтэй ажилладаг шүү дээ. Ямар ч стресс нэг байхгүй. Аргаддаг юм уу? Жохон зандарсгээд хэлэх үү юм? Янз бүрийн аргаар л үзэн. Зарим нь аргадан, зарим нь аашлан тий. Зарим нь онгрон зандаа аргадаад байвал нэлцгнаад хийхгүй шүү дээ. Зандраад байвал айгаад хийхгүй шүү дээ. Онгироход илүү их дуртай шүү дээ. Уралдуулна хооронд нь. Тэгэл 2 гар дээр удаан зогсоно. Заримуд нөрөөсө бусдаас доор орохгүй заавал сүр дундгал гарын чичрээл гүрийгээ зогсоод иддэг шүү дээ. Тэгэхээр 2 хүүхдийг зэрэг нэг онохгүй болохоо би өвчж унгаж яадгийг шүү дээ. Тэгэхгүй бол нэгнээсээ давхгүй гүрийгээ зогсоод иддэг шүү дээ. Хит тачаал сүлээгээд тий. Айгуу тийм шартай байдаг байхгүй хөөрхөн тийм нэг тийм нөхөр одоо Үзий Баяр гэж нэг тийм нөхөр байсан жоохон тэр одоо Лас Вегас олон жил ажиллаад Америк нэгдсэн улсад амьдарч ажиллаж байна да. За юмнууд олон. Монголын бас олон сайхан нуграачд дэлхийн өнцөг болон бүрт бол эх орныхаа нэрийг гаргаж байна. Монгол урлагийн гайхамшигыг бол харуулж байна. Таны хувьд бол нугралтын техникийг одоо яг үндэслсэн гэдгээр нас түүхэнд байдгийн билээ. За тэгээ энэ лүү та өөрөө ирмэлцэж орвоо. Одоо тэр нь одоо та багш болоод тийм алхам хийсэн юм уу? Нуграач байхдаа тийм шин зүйлийг гаргаж ирсэн юм уу? Тэр түүхээс нь яриа. Яг үү Монголын уран нугралтын шилдэг төрөөхийг биеэрээ бүтээсэн гэдгээр төрийн саяархал авсан л да. Одоо миний эхний тэр биеэрээ хийсэн төрөөхүүдийг бол манай багш бодсон. Багш бодож би гүйцэтгэсэн.
тийм л байгаа. Зүгээр сүүлдээ багшуулаад өөрөө бол хос нугаралт, олноор нугаралтнуудаар шин төрөөхөөд бодож зохиомжилж хийсэн юм зөндөө байгаа л да. Тэгээ энэ дээр бас багш маань хэлдэг байсан байхгүй. Чи одоо нэг номер хийхдээ нэг шин төрөх бодож хий гэж. Тэгээ тэр багшийн даалгавраар их олон юм хийсэнтэй ер нь. Бүжгээр бол дэглэлт гэж ойлгож байна. Дэглэлт яг дэглэлт. Бүгдийг сэтгэж одоо толгоондоо бодоод биеэр гүйцэтгэх гэсэн үг шүү дээ, тий. Яа одоо Монголд бол уран нугаралт бол ер нь хувьсгалаас өмнө ч гэсэн уран нугаралтын элементүүд бол байсан л да тий. Одоо бүжгийн юнааша дэх барих тийм ээ. Ноён хотыг Данзан Равжагийн Саран хөхөө театр дээр үгүй юм шиг хүүхнүүд тоглодог байсан. Тэр түүхэн юунаас аваад тийм юм зөндөө л байгаа. За мэрэгжлийн циркийн уран нугаралтын анхны тоглолтыг бол манай багш 41 оны цирк нэгтгэд бол тоосон штэ ганцаарч. Тэр номерыг бол зөвлөлт холбоот улсын мэрэгжлийн багшгүй ногоо тавьсан. Тэрнээс эхлээд мэрэгжлийн юу гэдэг чинь бас ардын урлагийн хэлбэрээс өөр штэ тий. Тэгээ ер нь сүүлдээ бол манай багш бол одоо Монголын уран нугаралтыг бол үндэслэгч суурийг тавьсан хүн бид нь бол үргэлжлүүлээд явж байгаа шүү дээ. Биеийн одоо онцлог нөгөө потенциал нөөц болцоо гэж байна л да. Манай уран нугаралтын одоо өнөөдрийн төвшин яг тэр нөөц болцоонд дээдлэгт нь хүрсэн үү? Ахаад өөр боломж бий юу цаана? Хүний биеийн боломжууд хязгааргүй шүү дээ. Тий, хязгааргүй. Тэгэхээр цаашаа бол өссөн дэвжинт гэж бодож байгаа. Тэгэхэд өнөөдөр 60 гарсан одоо Эрдэнэ чимэг маань гавьяач гэсэн амандаа зуудаг зүвнэг гэж зэргийн хэлээд тэрний хийж гин элийн цэцэг бас хийж гин 50 60 хүрсэн. Тэгэхээр зэрэг хүний биеийн потенциал бол тий хязгааргүй байгаа байхгүй тийм ээ. Ер нь урлаг спорт, циркийн урлаг, бүжиг спорт бол байнгын дасгал сургуулаар бие бэлдэж явах хэрэгтэй л доо. Ярьсны ихэнд онцолж хэллээ л дээ. Багш маань одоо шавнартайгаа байхаараа их сайхан одоо аз жаргалтай байгаад идэг. Гэртээ байхаараа одоо ингээл дурсамжаараа амьдраад ийн гэдэг шиг тантай бол мэдээж энэ циркээс салбарын хөгжлийг олон сэтгүүлч ярьжсэн баг. Өнөөдрийн энэ ярилцлаган дээр та дурсамж хуваалцмаар байна уу? Ирээдүйн сайхан ярилцмаар байна уу? Яаж ярилцмаар байна? Яг дурсамжаач ярьж болно, ирээдүгээс ярьж болно л да. Тэгээд чи юу яриулахыг хүсэж байна те. Тэр нэг чи яана да тийм яг өөрийнхөө талаар бол өвчин болон телевизээр ярьсан шүү дээ. Шавнарын амжилт, шавнарын юу тэр талаасаа бол илүү түлхүү яриул дээр л байна тийм. За та сайн уу нэвтрүүлгийг ер нь өмнө үзчихсэн үү? Тарж ирсэн. За нэвтрүүлэг маань нэг онцлогтой ямар онцлог байдаг вүлээ? Ерөнхий онцлог нь яг нэг зочдууд уулзуулдаг те хүний өөрийн дурсамж бүтээл амжилтын талаар яриулдаг, амьдралын талаар яриулдаг те тийм нэвтрүүлэг. За мэдээж таныг зочинтой уулзуулсан танд ямар нэг таавар байна уу? Таавар ч одоо мэддэхгүй дээ яг тоглол нэг шав маань тоглох байлгүй гэж бодож байгаа тий. За тэгвэл танд зориулсан нэгэн эрхэм зочныг сайн нэвтрүүлгийн хамт олон шавнырын ард одоо зохион байгуулад хамтдаа нэгэн эрхэм хүндтэй зочныг урьсан. Тэгээд энэ зочноо студид хүлээн авахд билнэ үү? За бэлтгий. Сайн нэвтрүүлгийн урилгаар Монгол улсын хүний гавьяат эмч Жадамбын цэцгээ хүрсэн ирсэн байна. Манай найз штэ алтан найз манай.
За сайн байна уу? Урилгын маань хүлээж авсан. Маш их баярлалаа. За найзтайгаа уулзаарай. Гүүхний ноёр ч өөдөө. Тэнч хоёулаа циркэд нэг өдөр олсон байхгүй тий. За энд зочиндоо зориул цуудал тавиад гуруулаа ярьсхаа өргөжлүүлээ. За та хоёрыг ч өстө тааралдуулахгүй гэж их үзлээ шүү дээ. Эдлийнхэн шатаар гаргана шүү гэж одоо зүгтаалгалаа шүү найз. Юу зитгэ гэж бодоогүй шүү. Бодоогүй юу? Бид гурав их сайн яваа шүү. Харин тийм байна те. Тэгэл яри та. Үзэгч та бүхэн UBS News дээр сайн уу нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. За өнөөдөр нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин Монгол Улсын ардын жүжигчин төрийн шагналт зууны манлай циркийн жүжигчин уран нугараач Норов Самбуу. За бидний яриан дээр бас нэгэн эрхэм хүндтэй зочин нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцэн ирлээ. Монгол Улсын хүний гавьяа тэмч анагаахын шинжлэх ухааны доктор Жаданбийн цэцгээ хүрэлцэн ирсэн байна. Зочны маань амьдралын хамгийн сайн найз. За мөн дээрээс нь циркийн урлагт тэртээ 63 4 жилийн тэртээ анх хоёлаа танилцаад өнөөдрийг хүртэл найзалж байгаа. За мөн одоо манай циркийн шилдэг жүжигчин хүн байна. За урилгын маань хүлээн авсан танд баярлалаа. Тэгээ одоо түрүүнд нэг 100-ны манлайд орохтод би нэг ажилтай байгаад бас намайг өргөтөн чадаагүй гомдооцсон гэж утсан учраас ашгүй миний нэвтрүүлэгт үлдээсэн байна таныг. Баярлж байна. Тэгээд одоо урьсан их баярлалаа. За та хоёрын маань хувьд ер нь хамгийн сүүлд хизээ уулзсан бай. За сарын өмнө. За тэр нь байнга л уулзж идэг амьдралын өчигдөр хүртэл. За өчигдөр ярихад нууц задлаагүй юу те? За ер нь нэг тоглолтын тухай л хоёлаа билет удаа авцгаад ярьж ирсэн. Урилга өгнөгээд надаа үзээрэй аав гэд зайлшгүй ирэх хүнийх нь нэг би юм уу эсвэл ягаан цэцэг гэсэн. Бид гурав нэг өдөр циркт орсон ч ягаан цэцэг маань Америкт байгаа учраас тэгээд яг би одоо циркийн юунаас холдсон ч гэсэн өөр хүн ирэх хөв тэг баярлалаа урилгыг хүлээж авсан да. 63 жилийн тэртех бас үйл явдал руу дурсамжаа сэргээж яриагаа эхлэдэг хөө. Одоо ягаан цэцэг бид хоёр циркийн хүүхдийн пионерийн ордон гэж нэртэй байсан да тэр үе одоогийн урлан бүтээгдэхүүн тэнд дугуйлан циркийн дугуйланд явж байгаад бид хоёрыг тэндээс нэг 10 хүүхэд цирк шалгаруулна гэдээ авчирхэд тэнцээ дагалдан жижигчнэр ороод явсан Цэндээ шогшд дамжин сүрэн багш тэр дугуйланг өдөрж ийсэн да Жосмагийн дамжин сүрэн гэдэг их мундаг багш байсан миний анхны багш тэгээд авчираад цирк Цэндээ шогш төлөөлж өгөөд энэ төрийн сая яргалт ардын жүжигчин тэгээ бид хоёрыг Норов Самбуу дээр тэндний хүүхэд нугараад лээсэн нэг ямар мундаг нугардаг юм бэ л гэж харж ирсэн. Тэгээ энэ хүүхдэд танилцуулнаа. Одоо та гурав ингээд найзууд бол гэд Цэндээ шогш маань ягаан цэцэгтэрийг хөтлж явж Норов Самбууд өгөхөд Норов Самбуун циркийн нэг манежны бууланд нугараал. Тэр өдрөөс танилцаад яг 64 жил үргэлж байна. Дагалдан жижигчингээр ороод тэгээд нэг жилийн дараа бүгдээрээ 1959 оны 3 сарын 5-ны өдрийн циркийн дарга арилдыгын тушаалаар анх одоо ингээд би 2 дугаар ангида энэ хоёр маань 3 дугаар ангида одоо цалинтай улсад би нэг биеийнхээ хөдөлмөрийг улстай өнлүүлж гисэн гэдэг шиг цалинтай жүжигчд болж ажиллаад одоо ичнэ жилиг ирэх чинь тий. Тантай яг амьдралын ирэхээр би салаад өөр мэрэгжил хөөгд явцсан. Тэгвэл тэр мэрэгжлийг намайг эмч болоход одоо энэ голсон шалтгаан нь энэ хүн намайг ийж болохыг маань яасан байгаа. Тэр сайхан түүхийг хуваалцъя л да. Яагаад нөлөөлөв? Энэ намайг эмч болохын юмд яаж хүргэсэн гэхээр бид нар 8 дугаар ангидаа би явсан юм а. Энэ хоёр 9 байсан баг. Ховд ус баян үлгийн бригад гэдэг 100-ны их олон сараар явдаг бригад тоглож явсан. Тэгээд явж хагаад ховдын сумуудаар тоглож яваад чи бригад дээр нэг хүн олон номер хийдэг тий. Энэ бас уран нугалтаа хийгээд явна. Би тоош бас дугуйн дээр хүртэл гардаг тий. Дугуйны номер дээр нэр гараад явдаг. Тэг ихний хүн олон номертэй. Би болохоор нэг 4 улдааны шилэн дээр нэг 6 сандал аваад тэн дээр тоглодог. Цэндээ шгэр надаа яасан. Тэгэл нэг сандал нэмэх тутмаа нэг янз янзын төрөг хийгээд хамгийн сүүлд тайган дээр ингээд стокс тэр номерыг тэр чигээр нь Сүхбаатар хийсэн юм билээ шүү дээ миний дараа. Одоо энэ хин бит хоёр Цэндээ шгшин ууган шав байхад лав гочир маань отхон шав. Тэгээ отхон шав лав гочир маань харин тэр нугалтыг сандын тэнцвэрийг өшөө мундаг би ч анхны ихний хүн нэлээ. Юу үед айгуу гоёор хийгээд ясныг би сайн гадаа тоглож яхад нь хараад бүр баясч идэгээд бахархсан. Тийм тэр номер хийж
Тэгээд дээрээс нь акробатын 3, тулах тэнцвэргээд их 3 4 төрлийн номер би хийж авдаг гэсэн. Тэгээд сумдаар тоглож дуусаад аймгийн төв дээр тоглох болсон чинь ховдын стадион байсан тэр үедэх гоё тийм ээ. Тэр стадион дээр гадаа тоглохгүй юу. Тэгсэн чинь тэр өдрийн тоглолтоноос ихтэд миний энд өвдөөл дараа нөгөө өвдөлчийн баруун талаараа шилжээд өвдөд болдгоо. Тэгээд номерч олигтой хийж чадахгүй Цэрэнтлэн багш нэртэй загнуудаад үгүй ингээд нөгөө акробатын 3 гээд Цэрэнтлэн багш өргөөд гавьяач чичг чинь мажиг сөрөгч дараа нь дээр нь гараад дараа нь би тэдний толгой дээр нь гараад нугардаг барьдаг янз бүрийн үзүүлбэр би нугарах гэхээр бүрштэй юм шиг энэ гидс татчихад ерөөсөө нугаруулахгүй энд өвдөд болдгоо. Тэгсэн за доороос загиж яана Цэрэнтлэн багш хаашийн үсэн идэл шиг гүйц нуурчгүй сарвайтал бусаж надах ингээд тэгс бүр өөр ирэхгүй ингээд бүрштэй юм шиг эндээс татаад өвдөд гүрийж байгаа гарч ирээд хамгийн сүүлд нь сандны тэнцвэрээ тоглож орж ирсэн чинь би тийш бөөлжээд орж ирсэн чинь энэ биш болчих би үзье гээд энэ намайг уншсан шүү дээ. Ном самбуу намайг тэмцэж нэг хэвлэлээр дараад одоо гэхээр яг одоо би нэг миссастын юмч болохоор яг миссастын юм шиг хийсэн байдаг аахгүй надаа. Одоо яг тэр голд шинж шотком жимдгийн шинжгээд миний яг энэ олгооны байр дараад ингээ огцсон басан чи би гэдээ арилаад босч ирсэн. Тэгээд энэ олгоо байна гэд. Тэгээд намайг оройн ховдын эмнэлэгт аваачаад хэвтүүдээд би олгоо авахулсан та. Тэгээд ерөөсө гоё юм байна. Ингиж өвчин явахад өвчнгөө болохоо ерөөсө миссастын юмч болох юм байна гэсэн. Бод толгой төрсөн байхгүй. Тэгээд тэр нь дуурлуулаад нөгөө олгойд босч ирсэн байхгүй. Тийм учраас эмчнийг тэгэж үдчихсэн болохоор мэдчихэж байгаа. Энд гэдэг олгойдохтой сооч тоглож яваад олон улсын тоглолтод. Тэгээд тэгж үдээ яг тэгж үдчихсэн намайг ингэж үдсэн наач яг одоо яг ингэдэг ингээд энэ аашсан тэд нар муу манд чи үнэ хэлсэн байх гэх манай. Тэгээд эдгээр цаашаа бригад явсан би үлдсэн. Тэгээд нэг хаглуулсан хүн чинь яадаг Цэрэнтлэн багш надтай үлдээд өрхийн миний өмнөөс маш их буян хийсэн Цэрэнтлэн багш наруулсан баяртай би их баярлж явдаа. За нөгөө нэг нор самбуу надад их том буян хийсэн зураг бол энэ байгаа юм. За. Би тэр анх удаа Вьетнамд тийм ээ 1962 онд. Би чи 13 таа байсан юм уу? Би тэр 12 3 таад байсан баг тий. 11 2 таад байсан. Тийм баг. Тэгээд анх Вьетнамд нөгөө цирк бөөнөрөө тоглолтод явсан. Тэгээ би энэ зурагт байх хэсгүй энэ хүн байх хэстэй байхгүй юу? Тэгсэн нөгөө цирк үтсэн хойшин мен ерөнхийлөгч чинь энд хүлийн авалт хийгээд орой. Тэгээд тэр их гой нугарч байсан нор самбууг заагаад тэр охин хүрээд ирсэн чинь энэ их зөрүүч үгүйгээд бишүүрхэд очихгүйгээд тэгсэн чинь сэн дайш за энэ дагаад очихгүй зөрүүд нь хөдлөхөөр наач очихгүйгээд тэгсэн чинь тэгвэл чи яагаад оч гээд мажгаагч навц үгүйгээл би бас айгаал бишүүрхэд том хүнээс чинь хүүхдүүд болгоо тэгсэн чинь хайжуудлаас Цэрэнтлэн багш намхаа агш хоёр загнаад битгий маялцгаагаад хамгийн жоохон байсан юм. Тэгээ чи хамгийн жоохноор яваад очичи гэх юм ардаас бүсэн дээр болгоод түлхсэн. Тэгээ очихгүй гэж яхав тэгээ очиад суусан. Тэгсэн чинь энэ зураг авахулдаг энэ миний толгойг идэх учир нь энэ л те. Чи энэ зургийг санаж байгаа бах тийм ээ. Энэ Кимайн гэд нугардаг охин байсан. Энэ бөөнөр авахулсан. Энэ Кимзүн гэд нугардаг охин. Тэгээ бид нар хит мэдэхгүй юм чинь тэр ярьж байгаа ингээ би нугардаг гэж ярьж байгаа. Тэгээ ойлголцсон уу? Аа Кимзүнтэй авахсан зураг чамд байдаг юм байна шүү дээ. Тэр энэ жоохон нугардаг ах гадаад явсан байхгүй аялаа. Энэ хоёрын нэг нь тэгсэн чи уйлдаг юм аа нэг зураг гаргаад. Тэгээд нөгөө дахид тэгсээр ойлгосон. Тэгсэн чинь
дүү хоёр нь Сайгонд өмнөд Вьетнамд байдаг гинэ. Ээжтэйгээ өөрөө энэ Вьетнамд циркт байдаг. Тэгээ аав дүү хоёроо сандаг гэдээ уйлаад. Тэгээд яхаар ингээд тустаа гэдэг гэдэг чи хүүхэд байсан. Тэгээ арчилсан Вьетнам нөгөө өөр Вьетнам хоёр юм байна гэж ойлгоод өрөвдөжсэн байхгүй юу. Тэгээд хоошоо мянга дуудаад уулзахаар хүүхдээс юм асууна үсттэй. За ямар санагдаж байна? Би чи нэг 11 2 настай хүүхд чинь ойлгохтой юм ярьж чадахгүй. Өө их гоё байна гэдгсэн. Тэгээд өөр юу хэлмээр нөхөр өмнөд Вьетнам, хойд Вьетнам хоёр нэгдээсэй гэж бодчих. Баярлалаа цаашаа мянга миний толгой гэлгээд ёстой бэлэг дэмбэртэй үг хэллээгээ тэр нэг нөгөө би юугаа мэдхэвтэй нөгөө Вьетнамын элчингийн орчуулагч чулуунгаа тэгж хэлээд тэгсэн чи ямар гоё үг хэлвэгээд намайг миний толгой гэлэхгүй. Тэгсэн чи одоо сая Вьетнам нэгдлэхээр би их баярлдаг байхгүй хүүхдийн бэлэг дэмбэртэй байдаг юм билээ. Тэгээ манайхан яагаад гисэн чинь гараад их сайн байна гэж багш нар магтаад чам тэр хүүгийг хэн зааж өгсөн мэдхгүй хэн ч зааж өгөөг тэр хүүхэд тэгээд уйлж исэн болохоор тэр охин нугардаг хүүхэд тэгэхэд их өрөвдөж исэн байхгүй аав ээж нь тусдаа уйлж исэн. Тэрнээс болоод би тэр үгийг хэлсэн болохоос биш нэг улс төр юугаа мэдхийн хүүхэд. Тийм. Тэгэхэд энэ хошимгоо баярлаад айгүй их баярлаад инээгээд миний толгой хэлж исэн. Тэгээд энэ буян байхгүй. Энэ очсон бол би ийм гоё түүхэн зураг. Зүв цаг зөрүү зам. Норсон боо надад хоёр том буян үү. Та яагаад тэгсэн? Бишүүрх байхгүй нэг тийм том хүү ягаар зэрэг чинь нэг зураг хүргэлэх авахлахад би энэ хөдөөний ус ирсэн болохоо жоон бүрэгдэг байхгүй юу. Аха. Тэгээд энэ хоёр ч хот их шүү. Энд ч надаас нэг дүү. Тэг ямар санд дүүн гардаг. Бид хоёр ингээд хамт явж байгаа мөр зэрэн дээр нь гараа тавиад яхана. Ахан дүүдээ жанжин гэдэг. Би дандаа ирж залгасангүй энэ төр гэдэг ихч ирхнэ хэд нэг насаар ихч байхгүй юу. Одоо ихчл бол ихч шүү дээ. Яг хонгорч байсан те. Төрсөн хүний үр бас өслөж ургасан цэцэг шиг болж чадах эдийг олдог байна. Уулын цэцэг дүүж хонь хариулж явсан малчин охин гарсан бүү. Улсын циркийн урам нуурагч болоод удаагүй хон. Нэвтрүүлгийнхаа урилгыг өгсөн. За альбом авахыг да гэж тэгжсэн. Их сайхан нандин гэрэл зургууд авчирсан байна. Энэ зураг маань болохоор юу л та? Намайг ангаах ухааны докторын номын цайлган дээр мажик сэрэгч надад өгсөн. Мажик сэрэгч гавьяа жүжигчин Цэрэнтлэн багш шүдэн дээрээ намайг ингээ урт төмөрөөрөө зуухаар тулах тэнцвэрээд би дээр нь ингээд нугардаг байсан. Тэгээ миний дараа оюун авсан. Тэр үеийн зураг юм. За анхны сэндэ огштайгаа бид гур анх удаа ахуулсан тий. Тэр үеийн зургнууд нэг иймэрхүү байсан тоо. Гоё өнгөтөмгч байхгүй. Тэгээд энэ нэг сайн зургийг тэгэл энэ зургийг харахад за энэ яг тэр үе гээл зурсгал орно. Энэ зураг болохоор ягаан цэцэг норуу самбуу гэдэг гурав цэндэ огштайгаа юу ч зөвхөн хэдэн толгой өгнө гэдээ намайг шинжлэх ухааны доктор хамгаалсан чинь хэдэнд 3 толгой бид 3 толгой цэндэ огтд 3 толгой байгаа гэдээсээ ямар юм бэ гэсэн би энэ зураг байдгийг ч мэдгүй тэгэхэд надад өгсөн чи айгүйх баярлсан. Их том бэлэг болж байгаа юм чинь. Ийм түүхэн зургнууд тоо ууган ахуулсан зураг ер нь бол байдаг байсан. Зөндөө. Тэр бата 60 жилийнх тэмдэг ягаан цэцэг маань Америкт бид хоёр зурагчны газар зураг авахулж байгаа. Ингээд зогсчод тэгээд ягаан цэцгийнхаа зай гаргаад тэгээд ахуулчаад монтажлаад гуруула зураг авахуулаад Facebook дээр тавьчих жаа. Циркт орсны 60 жил гэдэг. Циркийн урлагч 60 жил зүтгэсэн гурав гэдэг.
Эцэндээ багш бид 3 номер тавьж гисэн байхгүй. Надаа уран нугалтны номер нэг цэцгэн дээр хэрвэхээ те. Энэнд болохоор сандлын тэнцвэр, сандал дээр тэнцвэр нугарал. Ягаан цэцэгт болохоор шаттай тэнцвэрийн номер. Энэ 3 номер багшийн маань тавьж гисэн номер. Тэгээ энэ нэг удаа ингээд нэг штис дарж агаад гарахгүй болохоор ягаана хөлөөрөө ингээд дэмжихгүй юу? Тэгсэн чинь циркийн данхараа цэцгээгээд хочилсон чинь энэ уйлаад би гарчхал байсан юм чи үлээгээ намайг ингэж доороос дэмжсэн юм бэ гэдэг. Би тэр чи хочтой ш, олон хочтой. Циркийн ахмадуудад бид гураар хоч өгч штэ. Би чинь усан нүдөнгөнд уйлынхаа 9 жороо хочтой. Хамтдаа үргэлж хамтдаа явах. 10 11 зэрэг тарина штэ тоглолт Монголд. Тоглолтаараа хамтдаа ирнэ. Хөдөө бариад авахаар бид хоёр хамт явна. Ямарс энэ нөгөө игчдүүдээ өөртөө хараас сурцсан болохоор байна. Үүрт орох их дуртай. Үүрт орох дургүй. Ямар сандаа мажиг чи яасан муу хажиг үртлэл унтчаач тээ. Хоёлаа үртлэл унтаачтай. Яад үл эн чинь ингээд тас төвчдөг байхгүй. Тас төврөөл хацар мацар өмнөсөйдөг. Нэгч нэлтэйгээ тэгээд эн чинь тэгээд эдгээ штэ. Хажиг гэдэг юм чи гээд. Би чинь хүний ганц хөхөд болохоор их өөрлөдөө те. Би одоо ингээд янз бүрийн юм өвдөж яриад яхаар. Хоццгээ би ямар эмчтэр очих вэ? Би чамдаар очих уу? За шавнар маань янз бүр хоццгээ чи энийг нэг үзэдэг гэж энэ нэг юм болчихжээ гэж тэгдэг байхгүй юу? Өөрөглөж одоо юу миний гарын эмч. Таныг даасан эмч. Даасан эмч. Мэдээж ингээл үзүүлбэр одоо бүх зүйл нь ингээл амжилттай болох үе байна, амжилтгүй болох үе, амьдралд янз бүрийн юм тохиолдолд бүх зүйлдэл хамтдаа хуваалцаж өнөөдрийн бас найзын түүхийг бүтээсэн билгүй тийм үү? Яг би нор самбуу боддог юм л да. Циркийн урлаг гэдэг бол хүнд маш их төсөв төвчээр хүнтэй харьц сурах, их юмд сургадаг. Тийм учраас бид багаасаа хүүхд ахуй цагаас ингэсэн учраас ямар нэгэн ажил дээр гарахад хальшрах, түүртэх юм байдгүй. Тэгээ одоо насаа дуустал тийм юм болж байна да. Нор самбаа одоо гэртээ ич сургалт хийгээл юунд студ дээрээ ч очиж заагаад явдаг. Харин ялхаас нь 18 наснд нь гавьяат өгтөө мэдээж сайн тоглож исэн, сайн жүжигч учраас өгсөн. Хамгийн гол зорилго нь аргамжаа хийж зүйлсэн. Гадагшаа алдчих вэ гэж гавьяат өгсөн. Тэгээд аргамжаанд 18 наснаас өдөө хүртэл хувийн амьдралаа хүртэл золиослон байж энэ тэн чинь маш их золиосууд гаргасан. Тэгээд төвсөр төвчээртэйгээр ийм олон жил одоо ичнэ өөрийгөө яг өөрийгөө дээд хэмжээнд хүртэл хүүхд гаргачаад хүртэл нугараад гадаад тоглоод явж ирсэн. Одоо саяхан хүртэл нугарч ирсэн. Тэгэхээр зэрэг өөрийгөө одоо яг хүн өөрийнхөө төлөө гэж яар. Бусдын төлөө энэ улсын төлөө хичнээн олон миний мэдхээр 3-400 шав төрүүлсэн. Зүгээр яг уран бүтээл нэг 30-40 гэж өөрөө ярьдгийн. Тэр нэг бүтээлд нэг чинь 21 дарихын нугалт гэж 21 хүүхд орж байгаа шүү дээ. Ингээ хүүхдийн тоолоход би бараг 500-аад хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлсэн байна. Тэгээ тэрнийг бүгдийг 30 бүтээл нь бүр дэлхийд алдартай болжээ. Тэгээ шагнал авсан том шагналыг нэрвэл өөрөө болох нэг хэдхийн тоолдгийг тэгээ би гэрт нь ороод тарьцахаар нэг олимпийн аваргын цомот шиг зөндөө олон олимпийн. Энийг би бодохдоо тэр циркийн тэмцээнээс цом авч байгаа алтч мөнгөч вэ цом авч байгаа улсууд бол олимпийн аваргууд болж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр олимпийн аваргууд болж байгаа улсууд яаж хандаж хайрладаг. Тэгээд тэр боллоо юу нүглөө хөдөлмөрийн баатар болгодог. Тэгээ миний нэг жоохон хинч гомдох дээ. Тэгэхээр зэрэг энэ өөрөө тэгээ зогсоогүй 300-аад гараа хүүхдүүд яваад циркийн нэрийг дэлхийд даяараа мандуулад 30-40 оронд 30-40 бүтээлээ гаргаад одоо хүртэл гэртээ сургуулийг л гадагш хүүхдээ гаргаж. Монголын нэрийг гарч байгаа шүү. Тэгээ тайзан байхгүй гэртээ хийж байгаа. Тэгээ би сүүлийн номерд жижигрээд байгааг анзаардаг байхгүй. Яагаад гэвэл орон зай мурдаг учраас одоо энэ 10 давхар хүн давхарлаад нэг 6-8 санд дээр гардаг шиг болох байхгүй юу? Эдгээр чадна. Яах вэ? Тайзан тулчихсан шиг нэг мө 2 метрийн орон зай дутагдаад. Тэгэхээр зэрэг энэндээ боогдоод байгаа болохоос хэрвээ асац цирк гэж ярьдаг би тэгж ярих дургу улсын цирктэй байсан бол өдөрт идэхэд 11 юм уу 21 дарихт дээрээ гараад нугарах ийм хэмжээнд болох байсан. Тэгэхээр тэрэнд нь харамсаад тийм хөдөлмөр нь одоо энэ олон шавнар гэх чинь бүгд л гавьяат шавинч гавьяат болсон. Тэгэл одоо юунууд нь бүгд ингээд дэлхийн цомод аваад ирж ийн гэдэг чинь
тэр циркийн урлагийн дээд шатал олимпийн аварга төрүүлж байгаа шин. Циркийн тэр том тэмцээнийг олимпийн үедээ зөвлөлөө. Тэгэд энэ хүнд бол хөдөлмөрийн баатар өгсөй байхгүй юу? Энэ хүнд авахгүй юм бол хин авах вэ гэсэн юм бодол төрж нэгдүгээр. Хоёрдугаарт бодохдоо би түрүүнд хэлсэн хувийнхаа амьдралыг хүртэл золиос нь байж 75 нас хүртэл бусдыг сурах гэж чармаж бусдыг сургаж яах гэдэг улсынхаа нэрийг мандуулах гэж би боддгийн. Гэхдээ улсууд зарим нь ярьдаг да одоо тэр хангалттай бүх аваагүй юм байхгүй гэж. Тэрэндээ гол нь биш аваагүй цалыг ямар хөдөлмөр хийж авбаа хэн дэлхийн хэмжээнд юу хийвэ гэдэг дээр нь үнэлээд харьцуулахаар зэрэг би энэ хүний өмнөөс жоохон дотор бачуураад идэг нэг юм дээ. Тэнэс минь гавь шагнал дуртай дэ тэгж байгаа юм биш. Би бас асуултанда яг энэ сэдвийг хүндсэн байлаа л да. Одоо Дороо Самбуугаан овгийнх нь ихэнд дурддагдж байгаа Монгол улсын төрийн шагналд ардын жүжигчин 100-ны манлаа гэдэг энэ бүхэн одоо гавьяа бол яа харахгүй л одоо 20 дугаар зуунд өөрөөр хэлбэл бид нар социализмын нийгэм үед одоо хөдөлмөрөө үнэлүүлж авьяас бэлэг энэ бүхнээ төрдөө үнэлүүлсэн байна. За нийгэм шилжлээ. Нийгэм шилжихэд урлаг тэр дундаа циркийн урлаг бас тодорхой хэмжээнд сорилтонд орсон. Гэтэл үүнийг орхиагүй өнөөдрийг хүртэл бас л олон шавнарыг шавийнхаа шавийг ингээд төрүүлээд байгаа энэ хүн яг ардсан нийгэм чухам одоо өгсөн гэхээр бас жоох сонирн асуулт болох гээд байдаг. Танд энэ нийгэм таны хөдөлмөр сэтгэлээ яаж үнэлвэ? Яг үгүй одоо зах зээлийн нийгэм гэдэг чинь харгис шүү дээ тийм ээ. Харгис. Гэхдээ яг өдийн насандаа тэгээд яг циркийн урлагаа цааш нь хөгжүүлээ. Ер нь бүтээл туурвал гэж явдаг да. Би бол зүгээр мөнгөний дугуйлан ажилуулдаг байхгүй юу. Тэгэх юм бол нэг дөрвөн хантай юмд хэдэж үг сургаад байж болно. Мэргэжлийн жүжигчин бэлддэг учраас акустик байр ортон хэрэгтэй байдаг л да. Тэр талаараа бол одоо улс ер нь циркийн урлагийг харж үзэхгүй байгаа үндсэнд. Ганц одоо барьсан барилгын маань ховжилчихсан. За тэр нь тэгэл үндсэндээ 19 онд бидний сайхан нэртэй бол нэг 2 3 багш л үлдсэн байсан да гэнэ. Тэгээд үндсэндээ бол гаргасан та сайхан нэртэй гаргасан. Засвар хийх гэж нэгдэг нь одоо хүртэл тэр байрын маань сүтгэцэн. Би бол одоо энэ дөрвөн тэр уртлынхаа захиргаа махиргаага тэр асуун аваач. 2 бөөрөнхийг маань жүжигчд өгөөч гэж их олон удаа гуйсан, хүссэн. Одоо дээшээ бол хүсэл тавьсан радио телевизээр их ярьсан. Ерөөсө бүтдгүн байлээ. Яг би яагаад гэвэл улс нэг циркчдэд өөрөөр хэлбэл цирк Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын урлаг шүү дээ. Циркийн урлаг. Энэ урлагта өгчөөсэй гэж би боддог. Казахстаны циркийг хөгжүүлсэн байгаа. Тэгээд Казахстаны циркийг хөгжүүлсэн Казахстаны ерөнхийлөгч циркийн хажуугаар явж исэн чинь одоо хөгжим рок попын юу дуурал байсан л да. Тэгээд тэрнийг харчгаад эн чинь одоо хүүхэд залуучуудын урлагөө. Энд чинь ингээд одоо нэг ийм диско меско явуулдаг газар бишээ гэд. Шууд эргээд улсдаа татаад авцсан. Тэгээд тэрэн шиг одоо манай ерөнхий сайдын тэр зоригтойгоор энэ байшингийн минь татаад аваад өгөөч. Өгөөсэй гэж би хүсдэг. Өнөөдөр циркийн жүжигчид нэг одоо амьдрахын тулд хэсэг студ болоод нэг 10 20 хүүхэд нэг 2 3 хүүхэдийн тэнд сургаал явж гин. Нэг золоо эргээд нэг хүүхэд гэрүүлээрээ гадаач явж байгаад тэр хөрөнгөөр одоо энэ 7 буудлын тэнд нэг орон зай нэг башин босгоцсон. Тэн дээр хөрхий сургууль. Тэнд одоо циркийн сургуулийн хүүхдүүд орон зайг шаардсан бүх юм тийш авчиж хийж штэ. Тэгэхээр бидэнд бол зориг гаргаад улс тэр байшин юм аваад үсэж гэж би хүсдэг л дээ. Үүндээ шинээр байшин барина гэдэг чинь бодлоо мөрөөдөл. Би бол энийг хараад харамсдаг. Тийм зоригтой ерөнхий сайд энэ төр байгаасыг би ч хүсдэг байхгүй юу. Би уг нэг чихэнд чимэгтэй мэдээ сонссон. Тэгээд одоо цаг хугацаал харуулах бах. Одоо Монгол шин цирктэй болох гэж байгаа гэдэг уул нь их л Баттай их сурвалжаас сонссон. Тэгээ одоо цаг хугацаал харуулах бах. Түүнийг л хүлээе. Циркийн урлаг бол яг харахгүй юм дэд бүтэц энэ бүх зүйл орчин нөхцөлийг шаардаж байгаа. Авиаснууд чадвартай хүмүүс зөндөө байгаа гэдгийг UBS телевизээс зохион байгуулсан оршихуу гэд яг одоо үзэгчд хүрж байгаа энэ шоу
төсөл маань харуулсан л да. Маш олон циркийн уран бүтээлчид манай шоунд ирж оролцож бүртгүүлсэн. Тэгэхээр авьяаснууд байна. Тэгээ сайхан цаг ирэх байхаа л гэж би бодож штэ. Нэг юм хэлчихв. За тэгээ. Норос самбуугийнхаа нэг юм хэлмээр санагдаа та. Норос самбуу маань бол нэг багшигаа их дээдэлдэг. Өөрөө нэг ярдгүй их ховор. Тэгээд багшигаа 80 жилийн ойгоор нь хөдөлмөрийн баатар болох гэд ихгүйсэн. Би тэрнийг сайн мэд. 90 жилийн ойгоор бурхан болцсон ч гэсэн бас нөхөн хөдөлмөрийн баатарын олгоё гэд хөөцөлдөдгүйгээд багшийн юунаас л бид нар ингэж сайхан явж байгаа гэдэг. Тэг ингэж багшигаа дээдэлдэг хүн болгон бэлдээ бүгд багшид. Тэгтээ Норос самбуу шиг ийм анцгой дээд. Бурхан болцсон хойно дандаа өдрийг яаж ийж ойгийн тохиолдуулаад ийм арга хэмжээ зохиод тэд нар дээрээ бид нар их уулзалцдаг л та. Тэр сайхан талыг хэлмээр байна. Норос самбуу. Одоо ингээд амьдрал бэрхшээл тохиолдно те баяр баясгалан тохиолдно. Хамгийн түрүү би хиндэ хэлэх үү гэхээр цэцгээдээ хэлээ гэж боддог байхгүй. Би бол хүний ганцхан учраас надад бол ихч дүү тийм байхгүй шүү дээ. Тэгэл дотны найз хэдийн шавнырийнхаа дунд би амьдарч аваа. На ганцгүйтэй хоёр ачтай. Тийм үү. За тэгээ найзтай амьдрал юм сайхан төшиг байдаг гэдэг үгүй хэлээрээ та. Найзтай их баярлж авдаг л да би ерөөсөө. Тэгээ нөгөө талаар миний найзыг амжилттай явдаг их бахархаж авдаг. Тэгээ бидний үеинд нь хоёр найзтай. Ер нь одоо манай үеийнх найз хүн ингээд ойр дотн хүн гэж бас байдаг л да тий. Тэр бол миний цэцгээ маань байдаг. Тэгээ цэцгээдээ бол цаашдынх нь ажилд амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Бид хоёр одоо үргэлжлэж ярьдаг учраас тий. Золон жаргалаа байн хуваалцж явдаг да. Баярлалаа. Би бас чамдаа их амжилт хүсье. Анх циркийн хаалгаар орж исэн. Одоо энэ 3-7 эдэг ягаан цэцэгтэй бас их баярлж явдаг. Ягаан цэцэг маань Америкт байгаа ч гэсэн бас ажиллаа хийгээд хүн сургаад багшлаад явж байгаа гадаадын циркт. Тэгээ ягаан цэцэгтэй бас амжилт хүсье. Анх 3-оор орж исэн. Одоо 3 яадаг шүү. Монголд ер нь ойрхон ирдгээ болов? Ойролцоо ирээгүй. Ер нь хэрэггүй. Тэгээд ягаамны маань хамгийн нэгдүгээр ягаад Монголд ирдгүү вэ гэвэл нэг хөгжмөн зохиолч хангалын гэргий штэ. Хангал нь бурхны оронд явсан ганц хөө төрүүлсэн байсан. Тэр нь бас хөгжмөчтэй миний намрын өчнөө гэж мэгдсэн. Тэр нь бурхны оронд явсан болохоор зэрэг би тэнд очиод хинтэйгээ уулзна гэж яах вэ? Бид хоёр хамгийн сүүлд Лас Вегас би Бразилаас цаашаа Америк руу шавнарлуугаа яваад Лас Вегас ягаан цэцгийг дууд шавнар маань авчирд бид хоёрыг тэнд уулзсан л да тий. Тэрнээс хойш яг уу тий Facebook мөнхөр би бас нүдний хараа явцад цэцгээ маань Facebook-оор харьцдаг. Бид хоёр чинь тэрнтэйгээ холбоотой бэлэг дурсгал хүртэл яваад ихтэй баялаа. Тийм үү гэдэг да. За баярлалаа. Тэгээд Монголын циркийн урлагийн хоёр одоо гайхамшигтай жүжигчин өнөөдөр найзынх нь хуваар нэвтрүүлэгтээ урьж уулзуулсандаа баяртай байна. Амьдралд нь бас сайхан дурсамж үлдээж байгааг итгэж байна. За хоёлаа зочноо өвдөн гаргаад яриагаа өргөжлөө. За баярлалаа түн. Үлдээчих нь уулзъя. Таны шавнар одоо ер нь хэдэн үе болоод байна? За 4-5 үе болж байна уу да тий. Анхны надад 60 урчаа шигтэй тий. Хамгийн бага нь одоо 5-6 настай гэж. 5-6 одоо эхлэлдээ сурч байгаа нэг 6 настай нэг 3 өөрхийн юм байна. Тий. За сайн нэвтрүүлэгт шавнарын төлөөллийг урьсан. Мэдээж багштай хүндэтгэл үзүүлнэ. За Монгол Улсын ардын жүжигчин төрийн шагналт 100-ны манлай циркийн жүжигчин уран нуграач Норос самбуу танд за шавнарын мэд урдаар нь тарьж байна. Төлөөлөл бас хүндэтгэл үзүүлж байна. За тэгээ багштай одоо 75 насны ойн баярын мэндийг хүргэе. Тэгээ бид нэр ингээд үе үеийнх нь шавнар ирсэн. Одоо 70 он, 80 он, 2000 гад. Би ч болохоор нөгөө нэг багш эхлэл төгсгөл. Нэг багшийн шавнар. Тэгээ одоо багшаасаа бас юу суралцж байгаа гэхээр одоо хүнтэй яаж ажиллах ёсоо одоо сурагч уран нуграачдыг одоо яаж бэлтгэх үү гэдэг багшлах арга зүйг багшаасаа суралцж байгаа болохоор одоо яалтч бас. Манай студид хатагч. Студийнхаа дараагаар 5 оч ажиллав. Гүсдэх захирлаар тамилсан. Багштай бид нэр
бүгдээрээ мэдээж багшаас айдаг. Тэгтээ багшаагаа маш их хайрладаг. Тэгээ бага наснаас минь одоо хүүхэд наснаас минь биднэрт хүсэл мөрөөдлийг өгсөн. Тэгээд ирээдүйн зорилготой болгосон. Дараа нь болохоор том болсон ч гэсэн бид нэр багшаасаа дандаа бас зөвлөгөө авч яадаг. Одоо ч гэсэн тэгэл яаж яан гэртээ яаж яан санхүүгээ хэн барьж яан гэл. Ер нь бол багшийнхаа ачаар бид нэр үдий зэрэгтэй явж байгаа. Тэгээ багштай эрүүл энх урт удаан нас идлахыг хэрэг. Тэгээд энэ хүсэл нь биелж гоё том студидтэй болоосай гэж бодож байна. За. Яг. За би багш дээрээ 6 настай орж исэн. Одоо 20 хэдэн жил нугарч байна. Одоо багшилж байгаа. Тэгээд багштай маш их хайртай шүү. Намайг ийм их мундаг багш болгож байгаа. Тэгээд нуграажин болгосон. Танд маш их хайртай шүү. Та минь эрүүлийн хурд удаан наслаарэ. Хайртай шүү танд. Самцанаа акцинаш гэдэг багш дээр яваад бас уудсан байна. Тэгээ багштай хайртай шүү. Аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье гэж. Би бол ингээд яг одоо бэлтгэл хийж байгаа багш дээр ол хичээлж байгаа өгнө үзлээ. Багш үнэхээр яг миний яг юу бодож байгаа яг намайг яг юу мэдэж байгааг үнэхээр яг мэдчихдэг. Тэгээ би ингээд багштай яаж үгүй ингэж хэлмээр санагддаг. Гэтэ багш нь үнэхээр яг намайг дотроос мэдрээд байгаа юм шиг санагддаг. Тэгээ би багштай үнэхээр хайртай. Дараа чи үдээдсэн би ингээд багшаагаа ингээд урт удаан амьдраад илүү их ингээд юм бүтээгээсэн, амар бүтээгээсээ мундаг хүмүүс дараараас гаргаасаа гэж үздэг. За тэгэхээр мэдээж үеийн шавнар өнөөдөр багштай хүндэтгэл үзүүлж байгаа учраас хамгийн одоо отхон шавд нь миний хувьд хүсэл тавьсан хуландаа бас хамгийн сайхан үзүүлбэрээсээ багшийнхаа нэвтрүүлэг зориулж үзэгчд маань хүргээчээ гэсэн тийм үү? За өнөөдөр ямар номер бүтээлтэй ирв? Энэ бол миний одоо хийж чадах бүх зүйлийг ингээд агуулсан. Шингээж чадсан тийм. Тэгээд би энэ номераараа ирээдүйд олон тэмцээнд орж олон шагнал авч багшийнхаа нэрийг дурсгана гэж боддог. Хүрээ.
Шавнарын сэтгэлийн үгийг сонссон чинь бас дотроос огшиж шүү миний хувьд. Багшийн хувьд мэдээж хайр нөтлөлөөжсэн багтаа. Шавнарынхаа хайрыг юу яаж мэдэрдэг вэ багш? Муу эдэн чинь намайг өвдөг зоох ядрах энтертэл үргэлж харьцсан шүү дээ. Хоорондоо холбоод заримдаа эм тангийн мөн хүртэл авчирдаг. Гэр орны мөн хүртэл цэвэрлэн. Бооз хийж явчирч хийж өгнө. 2 3 удаа нийлээл. Үе шүү дээ. Төгсөлтэй нэ үеийн насных нь ууштай. Тэр ойролцоогоор ирцгээд шүү дээ. Түрүүн хулангийн хувьд нөгөө өөрийнхөө тоглолтын хувцсыг өмсөө бэлтгэлээ гэжсэн таны хувьд 30-ын гадуур өмсдөг одоо бодвол дулаалгал болтой дулаахан байх тэрийн шууд нэгчээсэн л та тэгэхээр багш хүн нэг ээж хүн шиг л нөгөө шавийнхаа бүх аюулгүй байдал дулаан байх бие зөв халаах гэл бүх зүйлд нь санаа зовно. Сая одоо хулан маань ингээл яг трүкэнд үзүүлээ гэж хахт таны хувьд алдах нь уу гэж харж байвуу айдс байдаг юм уу юу байдаг юм? Багшийн үед юу зүгээр бас дүгшдэг байхгүй юу? Заавал хүнд төрөхгүй аваар гарчих үедээ гэж байна те. За буруу зүрх яар сандарч хагаад бас алдаа гаргачих үедээ гэж байна те. Тэгээд яг нөгөө одоо уран чадварын тавилтаа зүг үүсгэж гин тэр бүгдийг л харна л да. Тэр нь гутлынхаа гадуур өмсдөг юм хүмүүс байнга авч явах хэрэгтэй. Доороосоо даарна штэ мөртөө хүн чинь те. Манай багшил гадуураа өмс бидний үед нь халаад малаад өмсөлдөг байсан шүү дээ. Одоо бол биеийн тамирын өмс цамцал задгаа өмс цамц өмсөл явж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одооны хүүхдүүд бол яг бидний үеих шиг биш байна уу тийм юм яахгүй. Энэ бол багшаас манай үйл сурсан. За баярлалаа. Тантай ярилцаж цаохад олон зүйлийг бас дэлгэж ярилцмаар байна. Дурсамжаасаа хуваалцсан. Танд баярлалаа. Яг одоо танд ямар мөрөөдөл вэ? Яг одоо энэ сургаж байгаа нэг 3 жоох юм нэг намиртай болгоод тайзан дээр гарах юмсан гэж үздэг. За энд хан бүтээлүүд маань шавнар маань одоо олон улсын тэмцээн оролдоонд ороод амжилт олоосаа гэж хүсдэг. Дэлхийн тайзан дээр гараад сайхан амжилт үзүүлээсэй гэж хүсдэг л дээ. Таны бас нэг дотроо үлдээж байгаа мөрөөдөл бол Монголын цирк маань дахиад одоо хүүхэд багчуудаа зорин ирэх тэр орчин бүрдээсээ харин тэгж хүсдэг дээ ер нь тэр бол тэгээ энэ урлагийн маань тэр орчин өөрөөр гэрийн уссан учраас одоо бид нь бол гэргүүл гадуур тэнцвэ хөөхдөж шүү дээ циркийн жүжигчдэд амьдарч байна да. Миний амьдралын бас хамгийн гоё гигэн дурсамж бол яг харахгүй цирк үзэгчийн хуваар шүү дээ. Тэр циркийн юугаар ингээл явхад тэр нөгөө малын үнэр тэгэл амтны тэр үнэр тэгэл одоо завсарлаад тэр тор татчих тэр агшин тэгэл ер нь алайлагч циркийн үзүүлбэр агаарын акробат гэл бүх зүйл нь хүүхд насны маань хамгийн гоё гэгээд дурсамжуудын нэг хэсэг байдаг. Тэгээд төр зэсг маань харах байлгүй дээ. Таны мөрөөдөл биелэх байх. За таньда эрүүл энхийг хүсээ урт удаанаас сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтрээ танд нэвтрүүлгийн мандарсаасай гэж баярлалаа. Таны тэгээд хүндэтгэлийн тоглолтод нь амжилт хүсье. Тэгээ багш нь бол мэдээж ачаал авахгүй тэнд бас сайхан хүндэт зочны хувьд л очих байх. Тийм ээ тийм. Яг өмнө 2 номер тоглоомдоо та юу Чингисийн охид гэдэг нэг хос нугралтын номсомтой номер тавьсан. Тэгээд 21 дархийн номер маань хурамстай үдс гэдгээрээ нэг цагаан дарих 13 ногоон дарихтай тоглоомдоо. Тэгээ энэ хийж байгаа уран бүтээлчд би их баярлж байгаа. Тэгээ цаашдаа энэ хүүхдүүд хийж байгаа жүжигчдэнд сайхан олон улсын тайзан дээр гадаад тайзан дээр амжилт олоосай гэж хүсэж байгаа. Тэгж байх гэж бодож байгаа. Бидэнд үнэхээр байр татгч байгаа. Түүнээс бол одоо хүсэл, эрмэлзэл, хөдөлмөр бүгдд нь циркийнхэнд байна. Циркийнхэнд байна. За баярлалаа танда. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт одоо намайг урьж оруулж болсон чамд болон танай хамт олонд энэ операторууд UBS-ийн өдөртгөө бүгдд нь одоо баярлалаа. Та бүхэнд 23 онд улам их амжилт гаргаарай гэж хүсье өрөөё. За баярлалаа. Тандаа эрүүл энхийг хүсье. За үзэгчдээ өнөөдөр сайн нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин Монгол Улсын ардын жүжигчин Төрийн Шагналт 100-ны манлай циркийн жүжигчин уран нуграач Бэгц Сүрэнгийн Норов самбуу байлаа. Тэг үзэгч та бүхэнд ярьцлага маань үн цэнтэй сайхан санагцсан гэдэгт итгэж байна. Эх 7 хоног шинэ зочинтой иргэд уулзъя. Баяртай үзэгчдээ.